За нэгдүгээр асуулт улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч улсын дэд шүүхээс чинь байдаг лөө бас нэг төсвийн ерөнхийлөн захирагч байгаа тий тамгын газрын дарга байгаа. За сая танай байгууллага бас энэ нөгөө төсвийн задрагаануудаа харахад энэ дагалдаж орж ирж байгаа их хурлын тогтоолын төсөл дээр сургалт, семинар, хурал, зөвлөгөөн нэг бүх зардлыг танан дээрээс нь боловсрал эрүүл мэндийн салбараас бусад салбарын сургалт гэдэг энд бол бас шүүхийн байгууллага огт нэр нь дурддаггүй байгаамаа. Энэ одоо сургалтын зардлууд бүгд ингээд танагдхлаар одоо яг улсын дэд шүүх бол нөгөө шүүгч нарын сургалтын асуудлыг хариуцдаг үндсэн гол байгууллага байдаг. Энэ нөлөөлөх нэг. За хоёрдугаарт хүний эрхийн үндэсний комисс нийт одоо төсвийн таналтыг харахаар нэг батлагдсан төсвөөс нэг 18%-аар таньж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл 20.6% гээд харьцангуй бусад төрийн байгууллагуудаас өндөр байгаа учраас би гол нөгөө шудраг зарчмын үүднээс энэ одоо бууралттай энэ таналтаа хийх гэж байгаа бол шудраг хийгээч л гэж хүсээд байгаа. Тэрнээс бүгдээрээ одоо нөхцөл байдал хүнд байгааг бол маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр ийм харилцан адилгүй байгаа дээр бас сангийн тайлбар хэлэх байх. За хүний эрхийн үндэсний комиссийн үед ялангуяа яг ямар үйл ажиллагааны зардлууд, ямар хүндрэл бэрхшээл гарна гэж харж байгаа вэ? За энэ хоёр байгууллагын төсвийн асуудал дээр би маш санаа зовж байгаа учраас илүү тодтогч асууж байгаа шүү. За 3 дугаарт Монгол банк манай сангийн сайд бас хариулах байх тийм Монгол банкны асуудал юусэн энэ дотор байхгүй ер нь байдгүй гэдэг тайлбарыг бас өмнөх чуулган дээр хийсэн. Тэг ер нь энэ Монгол банкын таналтын төсвийн таналтын дотор орж байгаа юм уу? Тэдний хүний тоогоо цөөлж байгаа юм уу? Тэднийх зарлаа хасж байгаа юм уу гэдэг дээр одоо хэн хариулах вэ? Та хариулах уу? Одоо хэн хариулт юм бол тийм ямар ч байсан нэг хүн хариулах ёстой байх гэж бодож байна. За энэ 3 асуултанд хариулт өгөөч ээ. Монгол банкны төлөөлөл манай байнгаар орж. За жавхлан сайд сүүлийн асуултанд хариулъя. За басрал шүүний асуултанд хариулъя. Тийм ээ тэр тоонуудыг яг ингээд гişүүд дээр очисон системээс татж гаргасан балансын үйлдвэрлэлээс харах юм л тэгж харагдаж байгаа юм. Тийм. За би тэгээд яг агуулгаар нь тайлбарлахыг хичээе. За энэ удаагийн тодтол маань хагасчлэр болж байгаадыг онцлог байгаа юм. Хагасчлэр өөрөөр хэлбэл хагасчлалын гүйцэтгэл гарцсан байгаа гэсэн үг. Ингээд төсвийн ерөнхийлөн цагч сайдраад харах юм бол хагасчлалын гүйцэтгэл өөр хувьтай байгаа. Өөр хувьтай байгаа. За олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй за гадна талдаа одоо төлбөрүүд нь хугацаатай цаг нартай ийм зүйлүүд бол яг цаг хугацаагаар гараад явж идэг. За зарим сайдрын гүйцэтгэл бол маш бага хувьтай, хагасчлалын гүйцэтгэл нь дээдлэн 75, за багадаа 50% ингээд явж байгаа. За дээрэс нь одоо тухайн жил хэрэгжүүлж шинээр эхлэнэ гэсэн төс төлбөрүүд хагас жилийн байдлаар эхэлсэн, эхлээгүйгээд янз бүрүүд байгаа юм. Тэгэхээр яг ижлэгэн зарчим барихаар одоо гарцсан байгаа гүйцэтгэл үлдэж байгаа гүйцэтгэлүүд нь харилцан өөр байгаа учраас хэдийгээр ижил зарчим барьж байгаа боловч дүнгууд нь сур дүнгууд нь өөр учраас тэгж өөр гараад байгаа юм. Тийм одоо жишээ нь за би өөрөө одоо сангийн сайдынхаар жишээ авъя. Сангийн сайдын багцад 4.9 их найд төгрөг байдیں۔ 4.9 их найд төгрөг. Ингээд сонсохоор их том. Гэтэл энэ дотор чинь 2 их найдын жишээ нь гадаадын зээл тусламжийн одоо ашиглалт. Нөгөө би танд тайлбарлаж өгч байсан шүү дээ. Бүх нөгөө сайднэр дээр байдаг төс төлбөрүүдийн дүнчин сангийн сайд дээр бүгд дээр байж идэв. За бүх гадаад зээл тусламжийн хүүгийн төлбөр 1.3 их найд. За энэ хоёр нь нийлээд ингээд 3.3 их найд болчихж байгаа. За цаана ингээд орон нутгийн хөгжлийн сан энэ жил жишээ нь 416 тэрбум төгрөг, орон нутгийн санхүүгийн дэмжлэг 273 тэрбум төгрөг. Энэ хүний оролцоогүйгээр шууд урд оныхоо үлдэгдлээсээ томьёогоор бичигдээд шууд ингээд орон нутг руу явдаг байх жишээтэй. За эдгээрийнх нь нийлбэр нь 4 их найд 71 болж байгаа юм. Ингээд сангийн сайдын 4.9-өөс одоо хурж болохгүй одоо яг олон улсын гэрээтэй ийм дүнгууд нь ингээд 4 их найд 71 тэрбум. Зөрүү нь ингээд 830 тэрбум төгрөгөөс одоо сангийн сайд энэ удаа 392 тэрбум төгрөг хэмжээнэ гэсэн үг. Тэгэхээр 830-аас 392 тэрбум төгрөг хэмжгээр чи баг ингээд 40 гаруй хувиар хэмжиж байгаа байхгүй үлдэгдэл хагас жилийнхаа санхүүжилтээс. За шүүхийн ерхий зөвлөлийн төсөв нь 360 тийм ээ 360 тэрбумаас за хөрөнгө урсгал 59 хөрөнгө оруулалт 10 тэрбум бүчгээр ингээд 67 тэрбум төгрөг хэмнэгдэж байгаа. 67 тэрбум төгрөг нь нөгөө 320 Батар тэнцээ наашаа вэ?
300 нийт суурь дүн. Тий, за тий 329 чинь 5.9 4.9 их найттай харьцуулахаар өөртөө байгаа шүү дээ. Энэ хоёрыг харьцуулж тэр хувь хэмжээг ярихаар ингэж байгаа ойлгомжгүй сонсогдоод байгаа юм. Тэгэхээр шүүхийн ерхий зөвлөлийн зардал дотор одоо олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр ч юм уу одоо яг гадна л та дефолт зарлах хэмжээний ийм эрсдэлгүй зардлууд бол байхгүй. Нэг төрмич зардал байхгүй. Зохицуулт хийж болох ийм зарчмын зардлууд л ийм байгаа гэсэн үг. За дээрэс нь энэ жил хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй эхэлж амжаагүй байгаа ийм зардал төсөл хөтөлбөрүүдийг энэ жилийн хувьд төсөл хөтөлбөрүүд нь олон улсын төсөл хөтөлбөр биш шүү. Яг ерхий төсвийн ерхийлэн захирагчийн хувьд жилийн төлөвлөгөөнд орсон ажлууд яриад байгаа юм. Тэр нийт төсвийн ерхийлэн захирагч нарын хувьд эхэлж амжаагүй ажлуудыг нь бол бүгднийг нэг ижил зарчмаар хассан байгаа. Тэр дүнгууд чинь одоо сайд нар дээр бас өөр байгаа. Тэгээд төсөвт нь харьцуулахаар тэр хувьд нь бас өөр гарна. Та ийм зарчмаар ингэж одоо хэмнэлтийг хийсэн байгаа шүү. Тэгээд нэгэнт одоо хагас жилээр ингээд тодтолоо хийгээд ингээд явж байгааз нийтлэг ийм одоо нэг зарчим барай яваад. За эхний асуултанд хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид хариулна 4 номер микрофон. Хуульцсан мянган орны эрхэм гишүүд та бүхний энэ өдрийн амлан айлтгая. Хүний эрхийн үндэсний комиссийн энэ жилийн төсөв 14.8 тэрбум, үүнээс төсвийн тодтолоор 2.7-ыг хасъя гэж орж ирж байна. Хөрөнгө оруулалтын 440 саяыг асуулахад бэлэн энэ дээр асуудал байхгүй. Харин урсгал зардлын 2.2 тэрбумыг хасгаар үндсэн 3 чиг үүрэг доголдно. Бид нарт 552 сая төгрөгийн өглөг үүсгэсэн яваа. Энэ дээр бид нар 56 гэрээ байгуулсан. Тэгээ үлдэгдлийг нь санхүүжүүлэх учиртай. Ийм бараг сургалт явагдахгүй болно, хяналтгалт хийгдэхгүй болно, шатхуун болон тамилтын зардал бүрэн хасагдгаар байна. Тэгэхээр та бүхнийг 2.7-оос 1.7 тэрбумыг нь асуулах боломжтой. Хэмнэх ёстой нөхцөл байдал хүнд байгаа ойлгож байна. Яг дотроо бид нар бас зохицуулт их боломжтой. Харин 1 тэрбумыг бол асуулах боломжгүй байна. 3 үндсэн чиг үүрэг доголдоход хүрээд байна. Тийм учраас ойлгож хүлээж аваач гэж та бүхнээс хүсэж байна. За улсын дэд шүүхийн академийн захирал Эрдэнэчимэг хариулна 3 номер микрофон. За улсын хурлын байнгын хорооны гишүүдийн амрыг ирье. За улсын дээд шүүхийн дэргэдэх шүүхийн академийн захирал Эрдэнэчимэг байна. Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ерөнхийлөн захирагчийн дор улсын дээд шүүхийн тамгын газар болон улсын дээд шүүхийн академийн одоо үйл ажиллагаа харьяалагдаж явдаг. Энэ дотроос улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн төсвөөс нийтдээ 4.5 тэрбумыг хасгаар төсвөлсөн байна. Үүний 2.2 тэрбум нь манай шүүхийн академийн нийт зардлыг хассан байгаа. Энэ дээр зөвхөн цалин үлдээд бусад бүх зардал хасагдсан байна. За шүүхийн академи бол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагаа эрхэлж байгаа нийт шүүгчдийн сургалт зохион байгуулдаг. Шүүгч нарын захиалгаар судалгаа хийж гүйцэтгэдэг. Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд түгээдэг. Үүгээрээ дамжуулж одоо шүүхт итгэх олон нийтийн иргэдийг нэмэгдүүлэх гэсэн ийм хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага байгаа. Энэ бол хоорондоо одоо дамжих боломжгүй зардал байгаа учраас дээд шүүхээс хасагдсан 1. За хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт сууж хариулт авч туслаа. Монгол